Уучлаарай хүүхдүүдээ амьтад голын хаана байна вэ? Голын цаана байна. За ямар амьтан байна вэ хүүхдүүдээ нэрлээрэй. Ямаа, үхэр, морь, тэмээ. Дараагийн зургийг ажиглаарай. Эдгээр 3 амьтан маань голын хаана байна вэ? Голын наана. Амьтдыг нэрлээрэй. Баавгай, хонь, нохой. За голын наана ба цаана байгаа амьтад ямар шинж чанараараа төсөөтэй болон ялгаатай байна вэ хүүхдүүдээ? Харьцуулж сайн ажиглаарай. Энэхүү голын цаана байгаа амьтдыг ерөнхийлөн юу гэж нэрлэдэг вэ хүүхдүүдээ? Бодоорой. Голын наанд байгаа амьтдаас аль нь ерөнхий шинж чанараараа голын цаанд байгаа амьтдтай тохирох вэ? Бүгдээрээ ярилцъя. Баавгай голын цаанд байгаа амьтдаас ямар шинж чанараараа ялгаатай болон төсөөтэй байх вэ? Хонь голын цаанд байгаа амьтдтай ямар шинж чанараараа ижил вэ? Нохой голын цаанд байгаа амьтдтай ямар шинж чанараараа ижил байх вэ хүүхдүүдээ? За голын цаанд байгаа амьтдыг ерөнхийлөн таван хушуумал гэж нэрлэдэг тийм ээ. Тэгвэл ерөнхий хамаарал маань таван хушуумал гэсэн үг. Тэгвэл зөв хариулт нь хонь байх нь вэ? Голын цаанд таван хушуумалын 4 нь байна. Тийм ээ, нэг дутуу байна. Тэгвэл эдгээр баавгай, хонь, нохойноос ерөнхий хамаарлаараа хонь тохирч байна. За бид энэхүү дасгал дээр ямар алхам хийсэн бэ? Ажигласан, нэрлсэн, за мөн харьцуулсан, дараа нь ангилсан, ерөнхий хамаарлаар нь ангилсан тийм ээ. Тэгээд төстэй ба ялгаатай талуудыг ярилцсан. Эдгээр бүх зүйлийг алхмуудыг хийгээд байгаа нь ангилах юм аа. Альва ямсыг тодорхой нэг ижил шинж чанараар нь ангилахыг хэлж байна. За мөн ангилах гэдэг нь өнгөөр, хэлбэр дүрсээр байж болно. Ерөнхий хамаарал төрөл зүйлээр байж болно. Ерөнхий хамаарал гэдэг маань саяны дасгал дээр орсон 5 хушуумал гэж нэрлэж байна. Мөн жимс, хүнсний ногоо, мэрэгжил гэх мэт нэрлдэг нэршлүүд орж байгаамаа. За одоо бүгдээрээ хамтарч дасгал ажиллая. Өгсөн 3 зураг ерөнхий ямар шинж чанараараа нэг бүлэгт багтахыг тодорхойлъё. За нэрлээрэй хүүхдүүдээ. Хам барах цой, гадил, гүзээлцгэн. Эдгээр 3 зургийг ажиглаад ерөнхий шинж чанарыг нь тодорхойлъё. За А, Б, В гэсэн зургуудаас дээрх 3 зурагтай шинжээрээ ижил зүйлийг нь олъё. А хариулт буюу энэ юу вэ хүүхдүүдээ? Лимонтой ус. Лимонтой ус ямар шинж чанараараа адил юм болоо хүүхдүүдээ ажиглаад хараарай. Дараагийнх нь Б хариулт буюу халуун ногоо. Чили тийм ээ. Чили маань энэ 3 дээрх зурагтай ямар шинж чанараараа ижил юм болоо хүүхдүүдээ харьцуулаад хараарай. В хариулт буюу алим. Алим дээрх 3 зурагтай ямар шинж чанараараа ижил вэ хүүхдүүдээ ажиглаад харьцуулаад хараарай. Яг эхэлсэн чинь. Сонгосон хариултаа багштайгаа хамт тааруулъя. Найзуудтайгаа болон өөрийгөө шалгаарай. Зөв хариулт бол В буюу алим. Зөв хийсэн хүүхдүүдтэй баяр хүргэе. За, яагаад алим байсныг багш нь В-ний диаграм ашиглан тайлбарлая. Өгсөн 3 зураг маань хам борох цой, гадил, гүзээлцгэн 3 байсан тийм ээ.
За тэгвэл энэ гурван зүйлийн ерөнхий хамаарлал нь жимсний төрөл байсан. За тэгвэл хэлбэрээрээ лимонтой ус маань хам боргоцоотой ижил боловч гадил гүзээлзэнтэй ялгаатай. Харин өнгөөрөө халуунаа буюу чили гүзээлзэнтэй адилхан өнгөтэй боловч банан хам боргоцоогоос ялгаатай өөр өнгөтэй байна. Харин алин маань ерөнхий хамаарлаараа нэг шинжид орж байна. Тэгэхээр саяны тасгал маань ерөнхий шин чанар нь жимсний төрөл байсан байх нэ. За дараагийн тасгалыг хамтдаа ажиллая. Зурагт юу байна вэ? Хүүхдүүдээ нэрлээрэй. Харандаа, бих, тодруулагч. За тэгвэл эдгээр 3 зургийн ерөнхий шин чанарыг нь тодорхойлъё. Доор нь гарч ирсэн хариултыг нэрлэе. Юу байна вэ хүүхдүүдээ? Үзэгний сав, өнгийн харандаа, балруул. А, Б, В гэсэн зургуудаас дээрх 3 зурагтай шинжээрээ ижил зүйлийг нь олъё. За жишээ нь үзэгний сав дээрх 3 зурагтай ямар шин чанараараа ижил байх вэ? Бодорой, харьцуулаарай хүүхдүүдээ. Б хариулт буюу өнгийн харандаа дээрх 3 зурагтай ямар шин чанараараа ижил байх вэ? Хүүхдүүдээ харьцуулаад хараарай. Дараагийн хариулт В буюу балруул. Балруул дээрх 3 зурагтай ямар шин чанараараа ижил байх вэ? Хүүхдүүдээ харьцуулаад хараарай. Хариултаа сонгоорой хүүхдүүдээ. Сонгосон хариултаа багштайгаа тааруулаад өөрийгөө болон найзуудаагаа шалгаарай. Зөв хариулт бол Б. Өнгийн харандаа. За, өнгийн харандаа яагаад зөв хариулт вэ гэдгийг багш нь тайлбарлая. За, өгсөн 3 зураг маань харандаа бих тодруулагч 3 байсан. За, тэгвэл үүнтэй хэлбэрээрээ үзэгний сав харандаа тодруулагчтай адил боловч бихээс ялгаатай. Өнгөөрөө балруул бихтэй адил боловч харандаа тодруулагчаас ялгаатай. Харин хамаарлаараа өнгийн харандаа ижил байна. Тэгэхээр саяны тасгал маань бүгд хичээлийн хэрэгсэл байсан. Гэвч хичээлийн хэрэгсэл дотроо бичдэг төрлийн зүйлийг нь олох тасгал байсан. Дараах бүлэгт байгаа дүрсүүдийг ажиглаарай. Солиот юм биш үү шүү дээ. Өгөгдсөн дүрсүүдийг аль бүлэгт хамааратахыг олж харгалзах бүлэгтэй зураасаар холбоод яагаад холбосноо тайлбарлаарай. Дараах бүлэгт байгаа дүрсүүдийг ажиглаарай. Голын багнад өгөгдсөн дүрсүүдийг сайн ажиглаад нэрлэе. За, хамгийн ихний шар дүрсийг нэрлээрэй. Дөрвөлжин, дараагийн дүрс, дөрвөн өнцөгт, дараагийн дүрс, гурвалжин, дараагийн дүрсийг нэрлээрэй. Таван өнцөгт. За, энэ цэнхэр дүрсийг нэрлээрэй. Тал, дугуй, дараагийн дүрс, дөрвөн өнцөгт. За тэгвэл саяны нэрлэж сурсан дүрсээ аль бүлэг дүрсэд хамаарахыг ажиглая. Ажиглаад харгалзах бүлэгтэй зураасаар холбъё. Энэхүү шар өнгөтэй дөрвөлжин дүрс нь шар өнгөтэй бүлэг дүрсүүдтэй холбогдож болох болов хүүхдүүдээ сайн хараарай, харьцуулаад хараарай. Өнгөнөөс өөр ямар шинжээр нь хамруулж болох бэлээ хүүхдүүдээ бодоорой. За энэхүү 5 өнцөгт маань энэ бүлэгт хамаарагдаж байна. Багшийнхтайгаа тааруулаарай.
За, хариултад харуулаарай. Найзуудаа болон өөрийгөө шалгаарай. За, энэхүү шар дөрвөлжин дүрсээр тайлбарлая. Шар өнгөтэй дөрвөлжин дүрс нь шар өнгөтэй бүлэг дүрсүүдтэй холбогдож болох уу гэж багш нь асуусан байгаа. За, тэгвэл Venn-ийн диаграмаар харуулъя. За, дүрсийн хамаарлал нь төрөл зүйл нь дүрс гэдэг үг байгаа. За, дүрс дотор гурвалжин, дөрвөлжин, дөрвөн үнцэг, тав үнцэг бүх дүрсүүд орно. Гэвч саяны тасгал маань хамаарлаараа биш байсан. Харин өнгөөрөө энэхүү бүлэгт хамрагдах байсан боловч бусад дүрсүүд маань ялгаатай байлаа. Харин шар өнгөтэй дөрвөлжин дүрс маань өнгө хамаарахгүй хэлбэрээрээ энэхүү бүлэгт хамаарч байна. Энэхүү тасгалын ерөнхий шинж чанар нь өнгөөр биш дүрсийн хэлбэрээр нь ангилах байсан юм а. Ангилах сэдвийг үнэлэхдээ бүлэг зүйлийг харьцуулж ялгаатай ба төсөөтэй талыг олох, төсөөтэй шинжид үндэслэн нэгтгэн дүгнэж чадаж байгааг нь харгалзан үнэлгээ дүгнэлтээ өгнө. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.